Нэгдүгээр төрийн албаагч өөрөө ямар их судгунтай байх хэвээр. Ямар манлайлалыг үзүүлж явах хэвээр. Харилцааны ямар соёлтой байх хэвээр, тийм ээ. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, бие биенээсээ уучлал хүсч чаддаг. Дараагийн асуудал нь хуулийг хэрхэн мөрдөж ажиллах хэвээр. Хуулийг яаж дээдлж ажиллахаар өнөөдөр авилга ашиг сонирхол бус зүйлээс хол байж одоо хуулиар хамгаалагддаг юм гол агуулгаар энэ өнөөдөр энэ хилцүүлэг илтгэлүүд бол явж байна. За үр дүн бол би гарна гэж бодож байгаа. Өнөөдөр энэ төрийн албаагч маань нэгдүгээр хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж би төр тангараг өргөсөн төрийн албаагч хүн шүү. Монгол Улсын тусгаар тогтнол бүрийн эрх байдлын төлөө энэ төрийнхөө төлөө бол зүтгэж төмөө олондоо үйлчлэх ёстой шүү гэдэг энэ агуулгаар үнэт зүйлээ болгож ажиллах юм бол өнөөдөр энэ төрийн албаар дамжиж Монгол Улсын нийт одоо иргэдэд хүрэх ёс суртахууны асуудал цаашлаад энэ төрийн албаны өөрийн чадамжийн асуудал гэдэг олон зүйлүүд бол үр дүн гарна гэж бодож байгаа. Мэдээж өргөс авсан юм шиг бол амархан арилахгүй. Гэхдээ бид нэр энэ асуудлыг өнөөдөр барьж аваад хилцүүлээд үр дүнгийг гаргана гэж зориод явж байгаа нь өөрөө чухал ажил бүтэлтэй гэж харж байна. Өчигдөр буюу зөвлөгөөний эхний өдөр бол 4 салбар хуралдаанаар хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, төрийн албаагчийн ёсны тухай хуулийн салбар хилцүүлгүүд болсон. Хуулийг яг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бол салбар хуралдаануудаар хилцүүлэг болсон. За энэ бол маш өндөр бас үр дүнтэй болсон гэдэг манай зөвлөгөөнд оролцож байна. Хөдөө орон нутаг болон төрийн байгууллагчдын төлөөлөлд бол хэлж байгаа. Яг бид нар орон нутагтаа хөрсөн дээр хуулийг хэрхэн зөв хэрэгжүүлж үр дүнд хүрэх вэ гэдэг мэдэг ур чадвар чадамжийг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой зөвлөгөө болж байгаа. За манай сум нь болохоор одоо Монгол улстай хамгийн том сум. Манай сум нь одоо 110 мянган хүн амтай. Тамгын газар бол 130 албаа хаагчтай. За тэгээ манай аймаг бол нийгмийн баталгаа хөгжлийн хөтөлбөр бол албаа хаагчтай зориулж хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай сум нь бол бас 2023 оноос хойш албаа хаагчтайхаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр одоо хамгийн гол гарч байгаа үр дүн нь юу вэ гэхээр одоо албаа хаагчтай бол тогтвор суурьшилтай бол хамаагүй илүү үр дүн гарч байгаа. Ер нь бол манай албаа хаагчтай бол ер нь 60% нь бол ер нь залуу албаа хаагч нар байгаа. Тэгээд бид нар бол энэ албаа хаагчтай ингээд гол нь бидний л одоо байр суурь болвол ингээд нөгөө тогтвор суурьшилтай ажиллах учраас одоо энэ нийгмийн баталгаа хөгжлийн хөтөлбөрөөр бол нэлээд одоо давуу тал гарсан юм хөтөлбөр байгаа гэж бодож байна. Хэрэгжүүлэхээр тусгасны даваа бид бүхэн